Монголын улс төрчөөнд үгүйснээр бүртчөөн гоамарлаа Тэнгэрийн зараалаар онон мөрний хөөнд дээсэн сууж Монгол түүхийг хэлдэг. Бидний өвгдөөс ялагдаж, гутарч, шантарч, ялаж, босож цэгэж ирсэн авгаа их түүхтэй. Мөн нэгэн хүнийг дурдахгүй байхын аргагүй. Энэ хүн бол 800-ны тэртээ дэлхийн далыг зөнгөж явсан, их дэлхийг эмэгтэн нэгтсэн авгаа их эзэн богд Чингис хаан билээ. Олон зууны тэртээ дэлхийд бардамнаж байсан Монгол хүний ориглох зүрхэнд нь бадамлан нассан гад одоо унтарсан гэж юу? Үгүй ээ, би итгэхгүй байна. 800-ны тэртээ дурсаж байсан гад одоо ч гэсэн миний нутгийн алтан хөрсөн дээгүүр урсаж л байна. Тэгвэл 800-ны тэртээ авгай гудэрдэгчийн авгай бүгдээцийн одоо ч гэсэн та бидний суцаар омгшин гэж байгаа гэж би хэлгээ. Нэгэж дэлхийн дахныг гүйцэн гэж би хэлж явдаг. Бид гэрийнхээ эзэн юм уу аль эсвэл гीч юм уу? Өнөөдрийн тагварт хорон зүгсэн та бүхэн Монгол орны өнцөг булан бүрт байгаа хүн бүхэн эх орныхоо эзэн юм уу? Аль эх орондоо ирсэн гीч юм уу? Яагаад би та бүхний асуултыг асуухсан бэ? Өнөөдөр монголчууд эх орондоо гीч шиг, эх орондоо жуулч шиг, эх орныхоо иргэн биш тийм зан гаргаж байна. Өөр юмсыг хандцгаая, эх орондоо өөр юмсыг хандцгаая. Тэгвэл яагаад ийм зүйл бий болоод, яагаад ийм зүйл бүрэлдэн тогтоод байгаа юм бэ? Тэгвэл энэ зүйлээс бид яаж гарах юм бэ? Дөнгөж нахаалан дэлбэж байгаа цэцэг шиг хүүхэд багчуудаас мөн эрхэм та өөрсдийг өөрөөсөө хийх ёстой болоо да. Эх орноо хайрладаг ээж аваа хүнддэг, ам дэс төшиг болж чаддаг, жинхэнэ төрсөлтөлтэй Монгол иргэн бий болох Монголын боловсролд хоёр зүйл дутагдаад байна. Илүү ихээр үгүйлэгдээд байна. Нэг нь амьдралын ухаан заах. Өнөөдөр бид бүхэн онлоос илүү практик, онлоос руу бид бүхэн дадлыг илүү хүзмээр байна. Өнөөдөр бид сурагчийн ширээнээс ажлын талбар руу гарах бэлэн тийм цэрэг болмоор байна. Өнөөдөр бид сурагчийн ширээнээс амьдралын хөдөлгөөн рүү аюулгүй хийж зорчих кизиг минь Монголын боловсролд олгодог байгаасаа хизээч хуршгүй чин зүсэлдэг. Энэ бол хамгийн чухал юм аа. Хүн болгон математикч болохгүй, гэхдээ хүн болгон эцэг болно. Монголын боловсрол бүгдэнд нь болсон болоогүй ихтэй сургууль төгсгөж байгаасаа илүүтэйгээр сургууль төгснө хог айдаггүй, сургууль төгснө эх орноо хайрдаг, сургууль төгснө ээж аваагаа ачилдаг, сургууль төгснө бусдыг хүндэрдэг тийм хүнийг бий болгооч. Монгол хүн байгаа юу? Энэ асуултанд би хариулт өгсөн юм аа. Миний бодлоор Монгол хүн байгаа. Зүрх сэтгэлийн соёлдоо дэлхийн хэмжээний мэдлэгтэй дэлхийг Монголд хамгаалж чадах 21-р зууны Чингис гэж хэлмээр эх орныг минь удирдаад явж чадах жинхэнэ ардчлалыг ёс зүй төрийг бий болгох тийм л хүн цөөхөн байгаа болоо да. Эх орн минь биднийг юу гэж хардаг гэж? Эх орн минь биднийг ивэдэ миний ард түмэн Монголд минь хүн байна гэж харж байгаа хаа. Яагаад гэвэл биднийг ижин шиг минь эх орн минь хайрлав юм аа. Харин их дэлхий биднийг юу гэж хэмжиж байгаа бол их дэлхийн хүндрэлт монголчуудыг юу гэж харж байгаа бол гэсэн асуулт намайг зовоод юм аа. Монгол хэмээх бүрний хүн бүхэн үндэстнийхээ соёлыг дээдэлдэг дэлхийн иргэн, дэлхийн хөгжлийн төлбөр, дэлхийн хөгжлийн тулгуур хэний ч марахгүй дэлхийн тэр хүн Монгол хүн байгаасаа гэж би хүснэ. За энэ хүү тархимд хүрэлцэн ирсэн та бүхэнд би маш их баярлж байна. Яагаад гэвэл Монголд хүн байгаа мó гэдэг энэ асуултыг би энэ асуултны хариултыг би өнөөдөр та бүхнээс олж харж байна. Өнөөдөр эндээс би мэдэрч байна. Яагаад гэвэл та бүхэн Монголоо гэсэн сэтгэл байгаа болохоор, та бүхэн Монголоо гэсэн зүрх байгаа болохоор энэ хүрэлцэн ирж бид бүгдийн илтгэлийг таалан болгож нэгийг бодож хоёрыг тунгаах гэж ирсэн гэдэгт би итгэж байна. Тийм болохоор Монголд хүн байна. Хинч миний өмнөөс Монголд хүн байхгүй гэж, хинч миний өмнөөс Монголд чинь хүн алга гэж хэлсэн. Би ам бардам энд байгаа, энэ тагварт байгаа бүх хүмүүс монголчууд миний Монголд хүн байна, миний Монголд хүн амьдарч байна гэж ам бардам хэлж болно. Зүлэг цагаан дүн тэнгэр тэмүүлэн салхин тэрвэж сүлшиг дөндөр уус тэнгэрүүд хаяар нь нүж орчлон ертөнцийн зөв Монгол түмэн дэлхийг зэнээд одод тэнгэрийн дор оршил даруйсад буй болтугай эзэн богд Иесус зүрхэнд нь оршил болохоор игэл даруй Монгол хүнтэй аван цэнтэй гэдгээ бүү мартаарай.